Хүн яагаад дурлдаг вэ? Маш олон зүйл дурлд юм байна л да. Жишээ нь би бол маш гоё амттай торт идэх дуртай тий. Тортонд дурлна. За тэгээд маш гоё хөгжим сонсох, гоё бүжиглэхийг хүснэ. Бүжиглж байгаа хүмүүсийг харна. За зарим хүмүүс их аялах дуртай тий. Аялмаар байна гэж байна. Зарим хүмүүс найзалж нөхөрлөх дээр дур татагдж байна. Эрэгтэй ч найз байж болно, эмэгтэй ч найз байж болно. Нэг дур татагдаад байна шүү дээ тэр. Нэг дурлал гэдэг үг чинь дур татагдах гэсэн үг байгаа байхгүй. Ямар нэг юмд ингээд дур татагдах. Одоо жишээ нь ажилч зөгийн байлаа гэхэд айгүй гоё цэцгнүүдэд ингээд дурлж байгаа байхгүй. Бүх цэцгэн дээр очиж суугаад зөгийн болохоор ингээд зоригтой цэцгэн дээр очиж сууснараа тэндээс ингээд баллыг хурааж өвл идэх одоо хоол хүнсээ зөгийн бал гэдэг зүйлийг цуглуулж байгаа байхгүй юу. Тэгэхэд одоо хүн яагаад хүндээ дур татагдж байна вэ гэд ингээд бодсон чинь за нэг эрэгтэй хүн ингээд дур татагдчихээ, дурлжээ. Тэгэхээр тэр хүний одоо яг юунд нь дур татагдж байна гэдгийг анзаарах юм байна. Жишээ нь одоо нүд нь гоё юм уу, эсвэл гоё хөмсг нь гоё юм уу, эсвэл царайнд нь татагтаад байгаа юм уу, тий? Эсвэл тэр хүний ярьж байгаа дуу хоолой нь гоё санагдаад байна уу? Эсвэл тэр хүний одоо чин сэтгэл үнэн байдал нь бас дур татагдж байна уу? Эсвэл тэр хүний одоо үзүүлж байгаа амжилт, хичээл сурлага, юмд хандж байгаа хандлагад нь дур татагдж байна уу? Яг юунд нь дур татагдж байна вэ гэдгээр ингээд анзаарч бодож ялгаж үзэх юм байна л да. Тухайн хүний одоо тэр юмыг танин мэдэх, судлах тэр зүйлд нь дур татагдж байгаа бол тэндээс нь суралцах гээд бас тий тэрийг сонирхоод тэр талаас нь дурлж яж болох юм. Яаж одоо жишээ нь хичээлдээ маш гоё амжилт үзүүлдэг болох вэ тий? Эсвэл яаж гоё юм уран илтгэгч ярьдаг болох вэ гэдэг ч юм уу. Эсвэл яаж гоё одоо тэр хүн ямар нэгэн авьяас байна тий? Авьяасаа яаж хөгжүүлдэг юм байна гэдгээс нь суралцах ч юм уу тийм ээ. Зорилготой юм суралцаж, харилцаж, өөрийгөө илэрхийлж сурах харилцааны нэг хэлбэр юм болов уу гэж би ойлголоо дурлалыг. За тэгээд цаашаа дахин үргэлжлүүлж бодноо.